За сайн байцгаана уу манай сонсогчдоо. Манай Wheel of Fortune podcast-ийн 31 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. Энэ удаагийн дугаар дээрээ бид хоёр мэлхний мандалтын тухай ярихаар бэлдсэн байна. За тэгэхээр одоо Эрдэнэ маань бид хоёрт уламжлал хэлж өгнө. Уламжлал хэлж өгнө. За уламжлалын хувьд болохоор зэрэг мэлхний мандалттай байна. Амар сонирхолтой. За тэгээд наран болохоор зэрэг матер дээр. За тэгээ сарн болохоор зэрэг ихэр дээр байна. Тэгэхээр нэлээх япинг яп талк. Тийм бай. Чалчаал бахан тий. За тэгэхээр шууд мэлхний мандалтынхаа ерөнхий шинж чанар руу орцгоё. Тэрнээс өмнө нөгөө нэг селебритигүүдээ хэлчихье. Алдартай хүмүүсийгээ. За Анжелина Жоли байна. Стефен Кинг, за Бен Аффлек, Шер, Альберт Эйнштейн, Салвадор Дали. За тэгээд Арнольд Шварценеггер гэсэн энэ хүмүүс байна. Тэгээд Шварценеггер гэснээс ингээд багтаа ингээд нэг реклам үзчихсэн бол заяо нэг Шварценеггер гэдэг нэг юм юу байгаад байдаг гэсэн чинь тийм үсний бодог үстэй холбоотой нэг үс чинь салон болон болов юу лээ. Тэр хүн байдаг гэсэн чинь тэгээ би ингээд тэрийг бодохдоо энэ ингээд Арнольд Шварценеггер үсгсэн багтаа гэж боддог байсан заяо. Гэсэн чи яг өндөө биш лээсэн л да. За тэр ч яах вэ? Мэлхний ордны мандалттай хүмүүсээ яг ерөнхий шин чанар гэх юм бол маш ийдэг, сайхан сэтгэлтэй, тийм бодлоготой хүмүүс байдаг. Сэтгэл хөдлөл маш ихтэй, мэдрэмтгий учраас стресс ихээхэн өртдөг. Мөн басгүй зөрчилдөөн, маргалдаан зэрэгт маш их юм эмзэг байдаг. Тимч болохоро ингээд зөрчилдөөн, маргалдаан гарах юм бол тухайн хүмүүс хэдэн өдрөөс ч хамаагүй амар гонигддаг, гутардаг гэсэн үг. За мөрөөдөлтгий халамжтай тэгээд хайртай хүмүүсээ маш их хамгаалдаг романтик бөгөөд идеалист хүмүүс юм аа. За тэгээд мэлхний ордныг бид нар мэддэгчлэн те маш уяхан зөөлхөн тийм хүмүүс байдаг. Тэгэхээр мэлхний мандалттай хүмүүс ч гэсэн ерөнхийдөө тийм шин чанарыг өөртөө агуулж байдаг. За тэгээд empathy буюу нэг бусдыг өвдөж буйг те зовж буйг өөрийнхөө оронд тэр хүний оронд өөрийгөө тавиад мэдэрдэг тийм зүйл эдэн штэ. Тийм мэдрэх зан чанар маш өндөртэй. Тийм хүмүүс байдаг. Тэгээд үндсэндээ бусдын хүлээлтэнд ер нь бол хүрэхийг маш хүсдэг. Бусдад ер нь жоохон таалагдах нэг бодол нь жоохон дуртай. Тийм хүмүүс байдаг. За тэгээд эргэн тойрны хүмүүсийнхээ гэдэг ч юм уу те. Ялангуяа гэр бүл ойр татны хайртай хүмүүсээ амар аж жаргалтай байгаасэ гэж боддог. Чин сэтгэлээсээ тэгж хүсдэг тийм хүмүүс байдаг. За тэгээд мэдээж мэлхний ордны чинь энэ хүмүүст гэр бүл нь бол маш чухал. Ихэвчлэн эцэг их болон үр хүүхдтэй болоход үр хүүхдтэй ер нь ихийнх анхаарал тавьж чадах үз. Тийм mother energyтэй юм уу? Эрэгтэй ч эмэгтэй ч тийм mother energyтэй хүмүүс байдаг. Тэгээд иймэрхүү хүмүүс нь ямар нэгэн байдлаар эцэг их болон үр хүүхдүүтэй муу хилүүлэх ч юм уу тиймэрхүү байдлаар сүрэг юмнаас дандаа хамгаалахыг ирмэлцдэг. Ээж аавын муулаа гэх юм бол ингээд өөрийгөө ч хамгаалж чадахгүй жиж хайртай хүмүүсээ хамгаалаа шууд өгдөгөр чадгаар тийм хүмүүс байдаг. Мөн басгүй мэлхийг бодоод үзэхээр crab буюу яг нэг хавчаар ерөөхдөө төсөөлүүлдэг л дээ. Тэгэхээр хавч болохоор зэрэг гаднаа ийм хатуу бүрхүүлтэй мөртлөө дотроо маш их юм зөөлхөн байдаг шүү дээ. Тэгэхээр яг ерөөхдөө нэг юм бүрхүүл гэсэн үг. Тэгэхээр гаднаа яг үндэ амар бас хатуу харагддаг мэлхний мандалттай хүмүүс байж магадгүй. Гэхдээ яг үндэ дотор маш их юм зөөлхөн, эмзэг тийм төрлийн хүмүүс. Тэгээд яг дотроо эмзэг болохоро яг сэтгэл хөдлөлөөрөө яг захирагдаж явдаг төрлийн хүмүүс. Тэгээд тийм ч болохоор яг энэ хүмүүсийг өөрсдийнхөө амар амгалан илүү чухалчлах хэрэгтэй. Ялангуяа ингээд жижиг зүйлсэд маш их санаа зовдөг. Тэгээд жижиг зүйлсэд маш их санаа зовоод, маш их сандраад өөрт нь амар хэцүү байдаг. Тэгээд мөн басгүй яг дэлхийн ертөнцийг маш их юм хахир хатуу хэцүү гэж ер нь бол боддог. Тэгээд тэр нь ч гэсэн угаасаа үнэн. Дэлхийн ертөнц бол тийм ч happy place буюу юм жаргалтай, баяртай тийм газар бол биш. Гэхдээ заримдаа тийм газар болдог, заримдаа хатуу газар болдог. Сайн муу ээлжилж явдаг. Тэнгүүд хамгийн гол нь нэг мэлхний ордны хүмүүсийг өөрсдөө зүгээр л ингээ хахир хатуу байнгут нь ягаад ийм хахир хатуу байгаа юм бэ? Одоо амар нэг хамгаалтын бүрхүүлтэй ингээ орчдөг гэсэн үг.
Тэгэл одоо happy болоод ирэнгүүт стого happy гингүүдээ буцаал ингээд хатуу болонгууд буцаа хамгаалтын бүрхүүлдэ ордог ч юм уу те нэг иймэрхүү циклтэй ер нь бол амьдэрдэг. Тэгэхээр ер нь бол дэлхийн ертөнц ингээд сайнтай муутын ээлжилдэг гэдгийг ер нь бол бүр ойлгох хэрэгтэй. Pisces rising, Cancer rising энэ дэлхий хатууднаа. Харин ер нь бол энийг ер нь бол сонсож байгаа хүмүүс бас Cancer rising хүмүүс, Pisces rising хүмүүстэй жоо адилхан төстэй гэдгийг ер нь бол бас ингээд ойлгож байгаа бах. Энэ хоёр хүмүүсийн одоо амьдралын салбарууд дээр гаргаж байгаа зан ааш нь ерөөдөө бас шал өөр. Тэрийг болохоор зэрэг яг парт 2-оос сонсох боломжтой гэдгийг энэ дашган дуртагт хэлье гэхгүй. За тэгээд залуу байхдаа ер нь бол ихвчлэн сэтгэл хөдлөлтөд илүү их захирагддаг. Тэгээд энэ ч гэсэн ерөөдөө тэдэнд маш их хэцүү байдаг. Яагаад гэвэл сэтгэл хөдлөл нь маш их юм хүчтэй бөгөөд захирагдшгүй гэх юм. Яг өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч чаддаггүй. Тийм ч болохоор бас ингээд жоохон асуудал ингээд үүсгэж чаддаг. Тэгээд яг өөрийнхөө сэтгэл хөдлөл болон зан аран шин, зан чанараа ер нь бол ойлгож чаддаггүй, ойлгодоггүй. Яагаад гэвэл яг маш их юм нарийн төвхтэй санагддаг ер нь бол. Тийм ч болохоор бас хүмүүс ч гэсэн ерөөдөө яг ингээд Cancer rising хүмүүсийг бас сайн ойлгож чаддаггүй байх тохиолдол амар их байдаг. Өөрсдөө ч ойлгохгүй байгаа хүмүүсийг бас хүмүүс одоо бас яаж ойлгох вэ гэхгүй. Гэхдээ яг энэ хүү нарийн төвхтэй мэдрэмжүүдээ хүссэн хүндээ гаргаад ийн гэсэн үг бол биш зөө. Өөрийнхөө яг итгэсэн дотны хүмүүстэй л өргөд бол гаргадаг. Тэгэхээр яг ингээд дотны хүмүүс нь Cancer rising хүмүүсийг маш их юм нарийн төвхтэй хэцүү төрлийн хүмүүс гэдэг ер нь л мэддэг. Гэхдээ хайрсаар байдаг. Энэ нь ч гэсэн маш одоо хөөрхөн гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө Cancer rising хүмүүс олон хүмүүсийн ингээд таньж мэдгүй хүмүүсээжүүд бараг сэтгэл хөдлөлөө гаргаж чадахгүй дээ нэрээ. Амар барьж чадна, амар нуун дарагдуулж чадна заяа. Өөрийгөө барьж чадна. Гэхдээ хайртай дотны, ойр дотны хүмүүсийн хайжууд бол тэрийг үнэхээр барьж чадахгүй. Ингээ гомцсон бол ингээд гомцсон сэтгэл хажууд ингээд шууд ингээл гаргаал хэлчихсэн. Ингээд тарайн дээр нь ингээл илт харагдана. Гэтэ анх уулзж байгаа хүмүүс бол Cancer rising хүмүүсийг амар тийм нууцлаг, даруухан бас амар ичимхий хүн байна гэж ер нь харна. За тэгээд бас Cancer rising хүмүүс маш их юм зүүн совин ихтэй эргэлзээтэй эсвэл хэцүү үедээ зүүн совингоо сонсох нь илүү илбэг байдаг. Тарих гэхээсээ илүү зүүн совин буюу яг дотоод мэдрэмжэндээ тулгуурлаж шийдвэр гаргадаг. Маш их юм сайхан ажлын санал байсан ч гэсэн тухайн хүмүүс маань энэ ажлын санал амар гоё юм байна. Гэхдээ амар эргэлзэж байгаа шүү дээ дотроо. Тэнгүүдээ окей тэгвэл би яг яаж шийдвэр гаргах вэ гэд ингээд дотроо бодож жагаад бодолтой бол ормоор байгаа. Гэхдээ яг үндэ дотор нь болохоор зэрэг орохоор нэг л тийм хүтэн ч юм уу тий. Хүтэн хүндий ч юм шиг эсвэл нэг юм сонин санагдах юм бол тэр газар ерөөсөө орохгүй гэсэн үг. Яг нэг жишээ авбал ерөөдөө бол нэг тиймэрхүү мөн басгүй яг Cancer rising хүмүүс яг хүнтэй анх уулзахдаа ямархуу хүн бэ гэдгийг шууд мэдчихдэг. Яг ингээд сайхан сэтгэлтэй хүн үү эсвэл зүгээр ингээд ашиглагч байгаа хүн үү гэдэг ч юм уу те. Хүмүүс сайтай хүн бэ нүү. Тий эсвэл ингээд цаанаа ингээд зүгээр ингээд дотуур тамиртай эсвэл зүгээр ингээд худлаа ингээд дүр хэсгсэн хүмүүс эдэн шүү дээ. Тиймэрхүү хүмүүс байна уу гэдгийг нь ерөөдөө олж шууд ингээд мэдчихдэг. Мэдрэмжээрээ зүүн сонгороо. Тэгээд тэр нь ч гэсэн ерөөдөө маш их юм үнэн зөв байх тохиолдол ихтэй байдаг. Ер нь манай нэг миний мэдхий нэг Мэлхиний ордны нэг найз байдаг аахгүй юу. Тэгээд тэр хөтлөхөр зэрэг яг ерөөдөө ингээ амар ингээ асуугаад чи яг яаж ингээд анх уулзсан хүнийгээ ингээ сайн хүн гэдгийг ингээ мэдээд аваа. Гэдгийгсэн чинь мэдгүй би зүгээр л мэдчихдэг. Тэгжсэн зөө. Тэгээд тэр нь болохоор зэрэг амар сонирхолтой. Бүр ингээд яг яаж гэдэг нь ингээ амар мэддэхгүй. Гэхдээ зүгээр л мэдчихдэг гэдгийгсэн. Тэгэхээр амар сонирн байгаа зү. Тэгээд Cancer rising хүмүүс ерөөдөө урсгалаараа явахыг илүүд үздэг. Шууд ингээ төлөвлөгөөнд баригдаад ингээ гэхгүйгээр одоо жишээлбэл 9 цагт босоод 9:30 гэхэд усанд ороод тэнгүүдээ 10 гэхэд гараад 10:30 гэхэд ингээ гэдэг ч юм уу тийм ингээд мэдгүй явж ирсэн нэг тиймэрхүү цагийн уурд баригдаж ер нь бол чаддаггүй урсгалаараа явахыг илүүд үздэг. Гэхдээ нөгөө нэг хоёр усны ордныхоо бандалтыг бодвол арай жоох амбицтай. Ер нь кардинал орд гэдэг утгаараа арай жоох амбицтай ер нь. Тэгээд ерөнхийдөө алдар нэр амар хүсдэггүй ч гэсэн хүрхээс буцдаггүй орд гэдэг нь шүү дээ. Тийм. Ер нь бол тий кардинал ордууд ерөөдөө нэлээх их тийм менежмент талтай илүү амар сайтай. Тэгэхээр ер нь бол Cancer rising хүмүүс менежер болох ч юм уу те эсвэл нэг жоохон өдөртөх албан тушаалд орох магадлал маш их ихтэй байдаг.
Тэмч болохоор яг ингээд менежер гэсэн учраас маш их юм сайн удирдахч байдаг. Одоо төсөл мөсөл удирдах авьяас маш их юм өндөртэй байдаг. Тэгээд бас тэрхүү төсөл нь ерөөхдөө нэлээд амжилттай явдаг. Cancer Rising хүмүүс болохоор. Гэхдээ эдгээр яг тэр ажил нь амар гоё, ажилдаа дуртай, төслөө удирдах явахдаа маш их амжилттай байгаа ч гэсэн мэлхийний ордны мандалтай хүмүүс яг өөрсдөө байшингаа засах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, гэр бүлтэйгээ хамт байх зэрэг нь тэр ажлаас нь илүү байдаг. Гэр бүлийгээ ажлаасаа нэг тавьдаг. Үнэхээр ажил нь ингээд өөртөө таашаалын нөгөөд үнэхээр ажил нь үнэхээр амжилттай байсан ч гэсэн гэр бүл чухал, гэр орон чухал. Тий, гэр орон гэртэй байх амар дуртай. Гэр бүлтэйгээ хамт байх дуртай. Бүр гэр бүлтэй нэг амар нөгөө нэг ноцтой serious асуудал үүсээгүй ч гэсэн заяа. Зүгээр л ингээд хоол идээл зүгээр ингээд байхыг хүсдэг. Амгалан тайван байх хүсдэг. Одоо ажилт нь бүр ингээ амар ноцтой те гал ингээ хасж гин гэж бодъё л та те. Тэнгүүд энэ хүмүүс ерөөдөө яг хийх ёстой ажлыг хийжээл тэг гэртээ илүү ингээ цаг хугацаа өнгөрөхийг хүсдэг. Ажил амьдралаас салгарна гэдэг чинь те. Ерөөдөө хэмнэшигтэй ажил гэр бүл гэж бодож болдог баг. Тэгээд миний бас нэг анзаарсан юм гэх юм бол одоо Rising чинь ингээд ерөөдөө бие хүн болж төлөвштлөө ингээ хөгжүүлэгддэг гэж хоёул өмнө ярьжсэн шүү дээ. Тэнгүүт ингээд ордны мандалтын яг ингээд тэр одоо өөрийгөө төлөвшүүлэх үед нь ингээд өөр зорилго байгааг би ингээд ойлгосон байхгүй юу? Одоо жишээлх юм бол Cancer Rising-ийн хувьд гэх юм бол 30 гарна гэж ярьдэн шүү дээ хоёлаа. 30 гарна нас хүртлээр ерөөхдөө өөрийнхөө гэр бүлд цаг зарцуулах хэрэгтэй. Өөрийнхөө одоо гэр орон гал голомт гэж байгаа шүү дээ. Гэр бүлийн яг тэрийгээ ингээд өөрөө бий болох хэвээр гэр бүлтэйгээ ойрхон байх хэвээр эсвэл өөрийнхөө гэр бүлийг бий болох хэвээр гэж би ер нь бол бодсон заяа. Тэнгүүд өөр бусад райсингуудаа штэ одоо жишээлбэл материйн ордны мандалт гэх юм бол яг энэ наснда өөрийнхөө карьер 30 хүртэлх наснда ингээд өөрийнхөө карьер бусад ингээд нэр хүндтэй байх тэр одоо ажил мэргэжилтэд төлхөө анхаарах хэрэгтэй гэж би ер нь бол ойлгосон. Тэнгүүд жинлүүрийн мандалт болоод ирэнгүүт 30-наас хүртлээ зөв хамтрагч олох хэрэгтэй. Бусад хүмүүстэй амар сайн хамтарч юм хийж сурах хэрэгтэй. Одоо өөрийнхөө амьдралын партнер ч гэдэг юм уу те. Бүх юмний тим партнераа ер нь бол олох хэрэгтэй байдсан байх гэдгийг ер нь бол амар ойлгосон. Гэхдээ энэ хүмүүст тим байдаг хэрнээ дандаа нөгөө нэг эсрэг ордныхаа шин чанар амар дутагдчихэдэг болохоор бас эсрэг ордныхаа шин чанараас айгүй суралцах хэрэгтэй гэж би бол ойлгосон. Тэгэхээр яг энэ талаар жоохон жижигхэн пост оруулж магадгүй л тий бит хоёр тийм райсингуудын талаар тийм тэр үед бусад райсингууд уушаарай. За жоохон хадварчлаа. За тэгээд мэлхийний ордны мандалтай хүмүүс маань гэр бүлийнхээ сайн сайхныг нэгдүгээрс тавьдаг учраас амьдарч буй эргэн тойрныхоо хүрээлэлдээ бодиттой хувь нэмэр оруулах үйл ажиллагаанд дуртай. Тэгэхээр одоо жишээлбэл сөөх мөх гэдэг ч юм уу те. Одоо маш жижиг гэдэг. Сөөхийн мөнгө өгөлтөг гэдэг шиг одоо ингээд одоо гэр бүл нь нэгдүгээрс тавьдаг учраас гэр бүл чинь яг ямар тохиолдолд сайн сайхан байх вэ те. Эргэн тойрны хүрээлэл чинь сайхан байх юм бол гэр бүл чинь эргээд сайхан байна гэж боддог болохоор тухайн хүмүүс маань эргэн тойрныхоо хүрээллийг бас ингээд засах гэх юм уу. Эсвэл сайн сайхан тийм сайжруулах, сайн сайханд нь хөтлөх тийм үйл ажиллагаа хийх дуртай. Тэгээд ерөөхдөө ийм стресст маш их хүртдэг, санаа зовдгоо, жижиг зүйлс ч гэсэн ерөөхдөө маш их санаа зовж сандардаг учраас яг өөрийнхөө сэтгэлийн амар амгалан те. Одоо Монголын их амар амгалангаа олох хэрэгтэй. Гэхдээ ер нь бол Cancer Rising хүмүүст яг тэр амар амгалан нь гэр бүлтэй холбоотой байдаг, гэртэй холбоотой байдаг. Тэгэхээр бас яг уу үнэхээр яг амар амгалангаа олж чадахгүй байх юм бол яг ихэнх тохиолдолд мэлхийний мандалтай хүмүүсийг ганцаараа байхдаа яг амар амгалангаа олдог. Яагаад гэвэл ганцаараа байхдаа яг өөрөө одоо цэнгэлдэг гэх юм уу? Илүү хэрч хүчтэй болдог. Тэгдэг болохоор яг ганцаараа байх цаг хугацаа ер нь бол өөх хэрэгтэй яг өөртөө. Тэгээд яг ийм орчин бөгөөд хүмүүс байгаа байдал зэрэгт маш их мэдрэмтгий болохоор яг тэр бүх энергийг яг өөртөө шингээчдэг. Тэгээ яг тэр энерги яг өөрөө ингээд цэвэрлэх гэж маш их уддаг болохоор яг ингээд ганцаарддаг гэх юм уу. Тэгэхээр загстай ерөөдөө энэ тал дээр маш их төстэй бол байгаа. Тэгэхээр одоо жижигхэн одоо ингээд
маргалтаан сөргөлдөөн гарлаа гэж бодъё л доо тий. Одоо жишээлбэл ингээд нэг ресторанд ингээ хоол идчихлээ гэж бодоход гинт ингээл нэг маргалтаан гарлаа гэж бодлоо л доо тий. Тэгэх юм бол тэр маргалтааныг маш ингээл бодоол. Тэг ерөөдөө нилээх жоохон хэцүү байна л гэсэн үг л тий. Тэгэхээр бас яг тэрийгэ гол нь яг өөртөө ингээд амар сайн ажиллаад тэр ганцаараа байхдаа ерөөдөө тэрийг марцчихдаг. Ер нь бол мэлхийний мандалтай хүмүүс ганцаараа байх амар их дуртай. Гэртээ байх дуртай. Тэг гэрээ ингэж чимэглэх дуртай. Тэ харил та гэлтэй. Аха. Гэртээ ярмаар штэ. Юу ээ. Жохон socialize тэ бус олон хүнтэй нэг ханд байх сонирхол байхгүй. Тэгээд бас өөрөө ойр татны хүнээс илүү танихгүй хүнд мэдээ байх жоохон духгүй байдаг баг. Тэр тусмаа гэртээ байх дуртай. Гэрээ гоёж чимэглэх дуртай. Гэртээ гоё юмнууд байлгах дуртай. Тий, одоо ер нь найрамдалтай байх дуртай. Байшингаа ер нь бол амар гоёх дуртай. Имэх замбраагүй байх ч юм уу эсвэл юм хэрүүл маргаантай байх юм бол cancer rising хүмүүс яг ингээд ягаад ингээд cancer rising хүмүүс яг гэрээгээ чухалчлаа, гэр орноо чухалчлаад байгаа вэ гэхлээр мэлхийний ордны мандалтай хүмүүс чинь яг өөрсдөө аюулгүй байдлыг хамгийн их чухалчдаг хүмүүс. Тэнгүүд аюулгүй байдал хаана байдаг вэ гэхлээр бидний гэр оронд л байгаа, гэр бүлд байгаа. Тэнгүүд тэрхүү аюулгүй байдлыг хайсан гэр орон, гэр бүл нь маш их эмх замраагүй, хэрүүл маргаантай байх юм бол тухайн хүмүүст ерөөдөө энэ дэлхий дээр бүр үнэхээр ингээд орших газаргүй, очих газаргүй, тий, ойч хайггүй, очих газаргүй гэдэг ч юм уу тий, ингээд тийм л болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хэрүүл маргаангүй л байх хэрэгтэй. Гэр бүл. Гэр нь бол одоо хамгийн peaceful тий. Хамгийн их тайванлаг, хамгийн одоо очиод сэтгэл амар байж болох тийм зүйл байх хэрэгтэй. Тийм. Өөрөө ч гэсэн тийм одоо гоё халуун дулаан гэр бүлийг бий болгохыг хүсдэг. Гэртээ очингууд ингээ гоё хайртай хүмүүс нь гоё халуун хоол тэгээд ингээ те ширээ тойр цугаад хоол идэх ч гэдэм үү те. Тиймэрхүү юмд ирэхэд дуртай. За тэгэхээр мэлхийний мандалт хүмүүс маань ер нь хүүхэд байхаасаа л гэр бүлийг бол амар ингээд үн цэнтэй зүйл гэдгийг ойлгоцсон байдаг. Тэр тусмаа тэгээд одоо гэр бүлтэй болохыг хүсдэг. Яг хоо жоохон залуу хүмүүс байсан ч гэсэн өөрийн гэсэн гэр бүлийг одоо бүтээхийг хүсдэг юм уу те. Эхнэр нөхөр үр хөвгттэй болохыг хүсдэг юм уу. Тийм. Тэгээд тэр хүмүүстэйг амар сайн цагийг ингээд хамт өнгөрөөж тэр хүмүүсийг хайрлаж, тэр хүмүүсээс хайр авч тхийг ер нь л аяг хүсдэг гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө сул талууд руу н орё гэх юм бол бусдад хангалттай сайн тусалж чаддаг ч гэсэн яг өөртөө тусалж чаддаггүй, өөрийгөө нэг тавьдаггүй. Тэр нь хамгийн том сул тал. Бусдыг өөрөөсөө тэргүүнд тавьдаг. Тэгээд бас хангалттай сайн хил хязгаар тавьж чаддаггүй, консерватив үзэлтэй, уламжлалт харилцаан туртай. Яг уламжлалт харилцаан туртай яг нөгөө нэг сул талдаа орохгүй л дээ. Хит уламжлалт одоо хит их уламжлалт харилцаан туртай байх юм бол тэр нь сул тал руу орно гэсэн үг. За тэгээд уламжлалт бас дуртай. Тэгээд тэр нь бол сул тал биш. Гэхдээ зүгээр яг ерхий шин чанар. За тэгээд шин зүйлсээс илүүтэйгээр яг ингээд тассан зүйлтэй л дуртай. Ингээд мэддэг тассан зүйлийг хийхийг л илүүд үздэг. Тэгэхээр энэ нь бас өөрийг нь ингээд өсөж дэвчэхэд бас ингээд хойноос нь татдаг гэсэн үг. Мөн басгүй яг ингээд passive aggressive буюу те зүгээр илдэг байгаа хэрнээ шал худлаа. Ингээд ууртай. Цаана ууртайгаад гэдэг. Цаана ууртай. Аха. Тийм ууртай, тийм сэтгэл дундуур байгаагаа ер нь бол ил гаргах нь маш их юм ховор байдаг. Уурлах нь ер нь гайгүй ховор шүү дээ. Ховор. Гэтэ нэг уурлах юм бол бас амар л болох. Амар дуурлан л та. Гэтэ ер нь бол бусдад нэг амар тэгж ууртай эсвэл сэтгэл дундуур байгаагаа ер нь ил гарахгүй зөө. Яг уу яг нэг ойр дотны хүмүүстэй л гаргаж магадгүй. Ер нь бол гаргана л та. Тийм. Тэгэнгүүт яг үндэ тэгээд ууртай сэтгэл дундуур байгаагаа гарахгүй байгаа ч гэсэн яг үндэ тэрийг нууж байгаа юм шиг санагдаж байгаа мөртлөө яг үндэ нуухгүй ингээ пассив маягаар ингээ илэрхийлдэг гэсэн үг. Мэдрэмжээрээ ингээ нөлөөлөд байгаа хгүй би жоо ууртай наа гэдэг. Нөгөө хүмүүс нь ерөнхийдөө яг ингээ ууртайгаа нь ингээ яг царайн дээр нийлт гарахгүй байх болох ч гэсэн яг ингээ хэлж байгаа үгний өнгө айсан тий. Ингээ байж байгаа байдал үйлдэлээс нь тэг ууртай нэгдгийг ингээ мэдрэмжээр хүмүүст ингээ өгөөд идэг. Тэгээд сэтгэл хөдлөл нь маш их юм гүн гүнзгий. Тэгээд тэрийг ер нь бол бусдад нэг хэмэр нээгээд байхыг хүсдэггүй. Яг тэгээд дэлхийн ертөнц ерөөдөө нөгөө нэг хахир хатуу гэд ерөөдөө маш их боддог. Тийм ч болохоор
өөрийнхөө бүрхүүл рүү орчдөг. Тэгэхээр cancerтэй бас адилхан гэсэн. Бос хүмүүсийг ерөөдөө ном мэд уншдаг ч гэсэн бос хүмүүс бас яг адилхан надтай адилхан яг ингээд намайг уншдаг байгаас. Намайг уншдаг байгаас гэж ингээд хүлээлт. Намайг ингээд ойлгоосаа. Хэлэхгүй мөртлөө тэгээ дотроо бодод идэг юм уу? Тийм. Тэгээд хүмүүсийг ингээд өөрийнх нь бодлыг уншихыг жоохон хүсээд идэг. Гэтэ яг үүндээ хүмүүс бодлыг уншиж чадахгүй байхгүй. Тэгээ хүлээлтэнд нь ингээд хүрэхгүй болохоор бас ингээд нөгөө passive aggressive маягаараа уурлан гэсэн үг. Ингээл зүгээр ингэж мингээл сонио. За тэгээд маш их юм амархан гомддог. Тэгээд яг өөрийнхөө төлөө ерөөд бол дуурч чаддаггүй заяо. Тэгсэн мөртлөө бос хүмүүсийн төлөө амар сайн дуурч чаддаг мөртлөө өөрийнхөө төлөө дуурч чаддаггүй амар хичимхий сул дорой зан гаргадаг. Тэгээд тэр нь ингээд өөрийнх нь амжилтаас нь ингээд ер нь бол хойш нь маш их татдаг. Тэгээд бос хүмүүсээс нэг амар ингэж тусламж хүстэй дээдэггүй. Ингээд чагцтэй. Тэг яаж хаад тусламж хүсгээс игчдэг. Тэгээд өөрөө болгоч гэж тэнгүүд ингээд өөрөөс нь ингээ хүмүүс ингээ тусламж өгсөд энийг ингээ тусдаад өгөөч гэх юм бол заа гэл ингээл шууд ингээл бараг тий яг өөртөө хийж өгөх нь алуу амар сайхан сэтгэлээ тусалж байгаа шүү дээ тий. Тэгсэн мөртлөө өөрөө өөртөө туслахгүй тийм байдаг. Тэгээд тийм болохоор бас тэр нь ингээд ер нь бол миний хувьд жоохон динэг бүгээс тэргээ сурах хэрэгтэй шүү. Тэргээ амар сурах хэрэгтэй. Ер нь бол тэгэхгүй бол амар сайхан сэтгэлтэй шүү дээ. Тэгээ сайхан сэтгэлтэй мөртлөө яг өөртөө яагаад туслахгүй байгаа. Тэр чинь ингээд амар муу зан чанар ахгүй юу? Тийм. За тэгээд мөн басгүй хохирогчийн сэтгэл зүгтэй. Яг ингээд би ганцхан хохироод байна. Би ганцхан ингээд байна гэсэн бас team cancer rising хүмүүс бас маш их байдаг. Би ингэсэн чинь энэ намайг ингэхгүй гэдэг ч юм уу тий. Одоо би л ингээ хамаг юм ингээд зөрүүлээлах юм гэдэг ч юм уу. Тийм. Ингээ бусдад бас хэд өрөвдүүлэх гээд байхсан. Тэгэхээр яг тэгэж бодож байгаа үедээ cancer rising-гууд маань би юу яагаад тэгж бодоод байгаа лээ гэж би нэг бодоод үзээрэй заяа. Тэнгүүд яг үндэ ингээд сайн бодоод ах юм бол та хохирогч биш байдаг ш. Байх магадaltaй шүү. Тийм болохоор энийг айгу сайн ойлгоод тий мэдрэмжээ ингээ ойлгож сурах хэрэгтэй. За тэгээд мөн басгүй яг хүмүүсээс хэд хамааралтай болдог. Тийм ч болохоор яг өөрийгөө бие дааж амьдрч чадахгүй гэж боддог. Team cancer rising хүмүүс бас байдаг. За тэгээд яг өнгөрсөндөө хитэх анхаарал өгдөг. Зүгээр л өнгөрсөндөө хавтаад өнгөрсөнд юм байж дээ. Ингээд тэр үед үнэхээр юм сайхан байж дээ. Тэгээ одоо бол ингэсэн байна гэд ингээд шууд бүрхүүлдэ ингээ ороод өнгөрснөөгөө боддог. За тэгээд сэтгэлийн тайтгарал ерөөдөө маш их юм муутай. Өөрийнхөө сэтгэлийг ерөөсөө тайтгаруулж чаддаггүй. Сэтгэлийн түгшүүрт их өртөмтгий, хүрээлэн буу орчиндөө маш их юм мэдрэмтгий, жижиг зүйлэл ингээд таагүй болох юм бол те жижиг зүйлэл ингээд болох юм бол олон оногоор бодоод тэрэндээ ингээд шаналаад тэгдэг. Тэгээд ингээд одоо жижигхэн зүйл ингээд болоо гэж бодоход тэрнээс болоод сэтгэлээр унаад олон оногоор ерөөдөө л уйлаад зовоод явдаг төрлийн хүмүүс байна. Тэгэхээр ерөөдөө бол яг энэ сул тал болон сайн зан чанарууд, ерхий зан чанарууд хүн болгонд бүгдээрээ яг ийм гэсэн үг бол биш. Ерөөдөө бол ингээ харж байхад өөрийнхөө төлөө ингээ дуурч чадахгүй тийм хүмүүс чи яг те хохирогчийн сэтгэл зүйтэй байна гэсэн үг бол байхгүй гац те ингээ бодоод үзэхэр тийм болохоор ингээ зарим хүмүүс нь тийм шин чанартай байгаа. Зарим хүмүүс тийм шин чанартай байгаа. Зарим хүмүүс ийм байгаа гэдгийг бас ингээ ойлгож ухаарах хэрэгтэй шүү. Тэгээд яг өөртөө те ганцхан би биш байна гэд тэгээд ах бас ингээд шаардлага бас байхгүй шүү. Тэгээд үндсэндээ л маш зөөлхөн олон сайхан даваа талууд тэнд байдаг. Тэгэхээр жоохон сул талуудаа ингээд та өөрөө л тасахгүй бол хүн таны дээр сул талууд гэсэн тасаж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрнээс болоод та өөрөө ингээд дандаа сэтгэл зүй ингээд ийм төгшүүртэй ингээл айсан яасан ингээл тайван бос байж чад байгаад байна гэдэг чинь таны эрүүл мэнд сэтгэл зүй эрүүл мэнд зэрэгт амар сөрөг нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр хамгийн одоо тэр гол зангилаа та өөрөө гэдгийг ойлгоорой. За тэгээд энэ хүртэл сонссон cancer rising буюу мэлхийний ордон мандалтай хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бас мэлхийний ордон биш ч гэсэн хүмүүстээ бас маш их баярлалаа энийг сонссон. Тэгээд дараагийн парт 2-ороо тун удахгүй уулзъя. Тэ? Тэгээд тэр хүртэл түр баяртай. Баяртай.